I'm friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хүлэмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Сайн бацхан үзэгчдээ ингээд та бүхэндээ энэ сайхан үе мэндийг хүргэе. Уламжлал ёсоор баасан гараг бүр таны хойморт очдог. Хүлэмгийн бестселлер нэвтрүүлгийн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Үзэгчдээ өнөөдөр бид бол шинэ номтой байгаа. За тэгээд тэр бүхнийг та бүхэндээ одоо мэдээж ярьж өгнө. Ингээд болж байхад энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндийг үзэгчдтэй ч гэсэн хүргэе. За мэдээж бас аврагуудын лиг маань шүгээн дөрвөн багийн тодорчглоо. За тэгээд тоглолтууд явж байгаа Премьер лиг маань явж байна. Ерөнхийдөө ажил төрлийн байдал, энэ жилийн хүлэмгийн байдлыг ер нь яаж өндөрлж дуусгах гэж харж байна. За энэ жил бол доо Премьер лигийн хувьд бол за Мориньогийн Челси бол авраг цолыг нодлоо авсан Сити 2 үздэгээрээ үзнэ гэсэн. Тэгээ 1-2 тоо бол явж л байна. Тэгээ Челси ер нь авраг цолыг авах нь зам нь улмал дардан болоод байна. Аврагуудын лигийн шүгэн дээр төлөвлөж байгаа дөрвөн баг бол 4 сайхан аврагууд үлдлээ. Ийм тохиолдол урд нь ерөөсө гарч байгаагүй. Шүгэн 8-ын суглаан дээр тэр нэг бие нэг таасан гэж нэг яриад байгаа шүү. Тэр чинь тааж байгаа юм биш. Энэ дөрвөн одоо арай жоохон зэрэглэл доогуур вагуудын хасч хайж байгаад энэ дөрвөн аврагыг ингэж аманд тааруулж байгаад үлдээчих юмсан гэсэн миний санаа байсан байхгүй. Тэгсэн чинь яг тэрнгүүр болцсон. Тэгэхээр бол да аврагуудын лиг бол янз явж байна. За тэгээ одоо эх 7 хоногийн мягмар болон 5 гаригуудад тоглолтны явна. Шүгэн дөрвөн тоглолтуудыг ер нь аль тоглолтыг амлаж авч тайлбарлах санаа зэрлэг байна. Ерөөсөө амлаад байх юм байхгүй. Ажлын шалтгаанаас манай бусад тайлбарлагч нарт чинь бас нэг 3 дахь ороо тайлбарламааргүй байна гэд нэг нь бас нэг санал хэлээд байгаа юм. Тэгэхээр одоо 2 дахь орооны тайлбар бол одоо над дээр тунчаад байгаа. Ювентус Реал Мадрид 98 оны финал. Ерөөсөө тэгэл үзээ явчихна. За тэгээд аврагуудын лиг болон Английн Премьер лигийн тоглолтуудыг манай үзэгчд бол SBS HD телевизээр албан ёсны онцгой өртөөр хүлээн авч үзэж байгаа гэдгийг бас мэдж байгаа болов. За ингээд хоёулаа нэвтрүүлгийнхаа үндсэн шалтгаан зэс рүү ороод ингээд шинэ ном бидний өмнө хурж ирсэн байгаа. Луис Альберто Суарес Диаз гэж Уругвай залуугийн Crossing the Line гэдэг нэртэй ном байна. Бидний өмнө хүрэлцэн ирчээд байна. За тэгээд энэ номыг яагаад сонгох болов? Хаанаас олж уншиж чинь болж байгаа одоо тэгээд үзэгчдээ яаж ярьж өгч чинь энэ талаар. За энэ номыг бол одоо ерөөсөө Оросын орчуулагч нар одоо Оросын спорт цэг рүү сайтн дээр бол одоо тавьж байгаа. Яг ингээд орчуулаа явж байгаа. Тэгээд тэрийг нь бол одоо би олж харсан. Тэгээд ямар ч байсан 2 3 дугаарыг нь бол одоо бүлгээр нь орчуулж байна. Бас тэр болгоныг нуршлахгүйгээр товчлоод эдгээр бас нэг сайтад зориулсан орчуулга хийгээд явж байна. Тэр нь бол одоо надад бүр амар байна. Тэгээд эндээс ингэ чинь тэгээ зүгээр тэр номны нэрэн дээр бол орсоор бол ерөөсөө нэр байхгүй зүгээр яг тэр Crossing the Line гэдэг нэр нь бол одоо байж байна. Би та нараас асуусан. Энэ юу гэсэн үг гэсэн бүгдээрээ шугамд авсан. Энийг бол дуурч чинь бодон байж одоо өөрийнхөө орчуулгыг бол одоо гаргалгааг хийлээ. Би орчуулагч нь байгаад энэ номонд нэр өгөх юм бол ерөөсөө л пролог хэлдэг штэ. Энэ бол аливаа нэгэн хэмжээнд захирагдах хүүхэд бишээ дураар нь тавиа гэд тийм ээ. Энэ Луис Суарес гэдэг бол одоо бэлэг танхаа хэмжээнд захирагддаггүй. Тийм учраас энэ номыг бол би Христ хэтгэрсэн гэж орчуулвал болно гэж бодлоо. Болж гин үү? Христ хэтгэрн нэг хязгаарыг даваад ингээ бүр тэр чинь хаздаг, хайрдаг тийм үү? Тоглолтын ч гэсэн ганган. Тэгэхээр би одоо Христ хэтэрсэн тоглогч гэх нь хаашийн Христ хэтэрсэн хүний намтар гэх нь хааш. Ер нь Христ хэтэрнэ гэдэг шүү дээ. Хүүхдэн жинэрээсээ хэтэрж шүү. Консоловоны амт үзүүлэн шүү гэж эцэг их хүртэл тэгдэг. Тэгээ би зүгээр нэг тийм монгол нэр тавьчаа сууж. За гоё өвөрмөцтэй. Тийм арчаад чи юу илээ бодохоор. За тэгээд Луис Альберто Суарес Диаз гэж ирэх юм. Манай үзэгчд бол одоо бишүү сайн мэдж байгаа хөдөлмөр сонирхчд маань яаж явж байгаад ер нь одоо Барса тоглож байгаа л гэдэг. Тэгээ ерөнхийдөө бас нэвтрүүлгийнханд миний гарт одоо түүний намтар бол байна. Ингээд намтрыг товчхон танилцуулж. За Луис Альберто Суарес Диазын үед 1987 оны 1 сарын 24-ний өдөр төрсэн. Өдгөө бол 28 настай юм залуу. Уругвай одоо Салто гэж хотод төрсэн байгаа. За биеийн өндөр бол 1.81 ийм өндөртэй мэдээж товтлогчийн байран дээр тоглодог ийм залуу. За одоогийн байдлаар бол тэрээр Барселона багт хариалагдаж байгаа. За хүүхдийн багаа бол Nacional гэж Уругвай багаас эхлүүлсэн. За тэгээ Nacional багта анх бол мэргэжлийн карьераа эхлүүлж 27 тоглолтод 10 голыг оруулсан залуу улмаар Горонингенд рүү одоо Европ руу хилд авч Горонингенд нэг үлрэлийг үүдэхдээ 29 тоглолтод 10 голыг оруулсан. За харин 2007-оос 11 оны хооронд бол яг эд одоо од болох замдаа тавьсан буюу Аякс багт
110 тоглолтод 81 голыг оруулсан супер амжилтыг үзүүлчихэд за тэгээд 11 онд Ливерпул зарагдаж ирээд 3 жил Ливерпул бол хүчин зүтгэхдээ 110 тоглолтод 69 голыг оруулаад одоогийн байдлаар Барселонад нэг үлрэлийг үдэхдээ 25 тоглолтод 13 голыг оруулсан гэсэн мундаг амжилттай явж байна. За тэгээд Уругвай шгшээгийн насны баг тоглож байгаад 2007 оноос хойш үндсэн шгшээ багт дуудагдаж 82 тоглолтод 43 голыг оруулсан гэсэн ийм супер амжилттай залуу байна. За ерөнхийдөө бол 2014 оны 7 сард Луис Альберто Суарес-дээс 75 сая одоо евро буюу 94 сая доллараар Барселонод ирсэн нь түүнийг бол дэлхийд ирэх байгаа хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчдийн жагсаалтанд 3-т орж ирсэн. За тэгээд тоглогчдоос бол баг хамгийн үнэтэй болгосон ийм л намтар яригдж байна. За тэгээ 2011 оны 1 сард Суарес өвлийн 8-ны солилцоогоор Ливерпулд 22.8 сая одоо паундаар хүрэлцэн ирж исэн ийм мундаг амжилттай байжээ. Тэгээ 2014 онд тэрээр бол Английн Премьер Лигийн шилдэг тоглогч, за мөн дээрээс нь Европын хөлбөмбөгийн алтан шахаа шагналыг Криштиано Роналдотой хамт хүртчихсэн гэсэн ийм амжилтууд бол түүнийг дагалдж байна. Үзэгчдээ ингээд Луис Суаресийн намтрыг бол товч та бүхэндээ танилцууллаа. За Балжаахын хувьд Суаресаар одоо хэдэн дугаар явах санаа оноо байна. Дээрээс нь номныхоо эхлэл өнөөдрийн дугаарыг те яаж явъя гэж бодож байна. За Суаресаар бол ер нь 4 дугаараа явчихад бол болох хоо. Ер нь тэгээ уншсан, ер нь их тийм орхичмоор юм бол яг цөөхөн юм билээ. Бас тэр бичсэн тэр сэтгүүл чинь мэдээж өөрөөр нь яриулж байгаа л бичиж байгаа үз. Тийм айгүй эвтэйхэн бичсэн юм билээ. Тэгээ өнөөдөр бол одоо би эхлэхдээ ерөөсөө яг л тэр ном эхлэлдгээр нь эхлэе гэж бодож байна. Өмнөх үгээр нь бол одоо эхэлсэн байлээ. Тэгээд яг үндсэн номон дээр бол өмнөх үг нь бол ерөөсөө удирдгал хэсэг нь 2 бүлгээс тогтож байгаа юм гинэ. Тэгсэн чинь Оросууд шууд 2 дугаар бүлгийг нь орчууллаа шүү. 1 дугаар бүлэг дээр гэх юм утга санаа бол 2 дугаар бүлэг дээрээ бол гарч байгаамаа давтагдж байгаа учраас орхилоо шүү гэж бараг л одоо анхааруулж хагаад тэгээд юу яасан тавьж өгсөн байлээ. Тэгэхээр бол одоо шууд удирдгалаас нь бол одоо явъя гэж бодож байна. За удирдгал дээр бол ерөөсөө тэр Барсад ирж байгаагаас нөгөө л гоё үеэс л эхэлдэг шүү дээ. Тэгсэн чинь яг тэрийг эхэлж байгаа. Тэгэнгүүт чинь Барса ч нэг аваргуудын лигэд 11 онд төрүүлж байхдаа билүү Анри, Месси, Ето гэсэн ийм супер гурвалтай довтлогоо байсан юм байна шүү дээ, тийм ээ. Тэгэнгүүт удирдгалыг бол ерөөсөө шууд Неймар, Месси, Суарес гэж оруулахаар чинь Неймар бол Анригийн үүргийг гүйцэтгэх гэж ирж байгаа. Суарес бол Этогийн үүргийг гүйцэтгэх гэж ирж байгаамаа гэдэг ийм гарчиг тавьж агаад энэ бол тэгтээ бол ерөн зүүд нийцэн шүү гэсэн ийм юутаагаар ингэж эхэлж байгаа. За тэгсэн чинь хамгийн сонирхолтой нь 13-аас 14 оны улирлыг Ливерпулд эхлүүлэхдээ Суарес юу яадаг шүү дээ. 5 тоглолт үл өнжиж эхлүүлдэг шүү дээ. Тэгтэн Арсен Венгер ч авах хүчээсэн гэж шүү дээ. Тэгсэн. Тэгсэн. Би мэдээгүй. Тэгсэн чинь дэрийг ерөөсө Жерард нэг өдөр ерөөсө яг тэр тухайн мэдээл сонсоод Жерард мэйлүүдэд бэлтгэлийн бааз дээр давхиж орж ирэл цаадах чи хаана вэ гээл тэгсэн энд байна гээл нөгөө нэг тренажерын заалуу шүү дээ тий. Тэрэнд Суарес байж байгаа гээл тэгэнгүүт дахин ороод ирсэн чинь Суарес тэнд хүчний бэлтгэл хийгээ үйжсэн юм байна. Суарес давай нааш суу. Хоёулаа ярих юм байна. Чи Арсенал яваад бол өстө үнэндээ ямар ч хэрэггүй. Чи энэ үлрэлд ингээд энэ 5 тоглолтоо ингэж өнгөрөөчөөд юу яачгаа бид нартай ингээд тоглоцгоо аваргуудын лигийнхаа эрхийг авъя тэгээ дээрээс нь юу яа чи бол энэ үлрэлд бол нэр гангарнаа энэ үлрэлд чи гангарах юм бол чи Арсеналд гангарч яснаас Ливерпулд гангарах юм бол байна шүү дээ чи дараа жил бол зүгээр асуудалгүй зарагдана элдв үгүй мөнгөө гэхгүй Арсеналд очих юм бол нөгөө нэг Перлог явуулдгүйтэй адилхан үгүй мүгүйгээд ингээд бас удирдлагын зөвшөөрөхгүй ингээд ирсэн саналуудыг нуугаад ингээд дараад ингээд байгаад байх магадaltaй байсан байхгүй. Тэгэнгүүт Суарес амар их бодлогосрт сууж агаад тэгтээ олон хоногч бодоогүй юм байна. За тэгвэл ерөөсөө Стиви энэ улирлаа ерөөсөө улаануудынхаа бүрэлдэхүүнд ерөөсөө зүтгээд тэгээ хойд юу болдгийг нараа гэсэн. Хойтон чиний араас Реал, Барса, Байерн Мюнхен 3-ын урилга ирнэ. Би мэдэж байна. Санаагаа хоёрдуулгүй зүгээр сайхан тоглолцохоо. Тэгээ өстө сайхан тоглоод өстө нөгөө 30 хэдэн голоо хийгээд өнгөрсөн аварч нь ингээл дуусаад ингэнгүүт Барсагаас урилга өрөөд ирсэн. Тэгэнгүүт ерөөсөө за одоо ингээд явахаар боллоо энэ тэр Ливерпул ч гэсэн үн үргэх зарах айгүй сонирхолтой байсан юм байна. Угаасаа ерөөсөө Суаресийг ингээд нэг янз бүрийн асуудалд өвтгчүүд байдаг болохоор нь Ливерпулийнхан бас авсан мөнгөө нэг 2 нугалчих энэ төр санаатай байсан. Ливерпул бол явуулахгүй гэхгүй байсан. Тэгсэн чинь л яг Барсагаас
урилга заллага хүрээд ирэнгүүт за ингээл явахаар болдсон байна л да. Тэгсэн чинь явахаар болж байгаа шалтгаан бол Луусоороос 6 настай байхдаа ээжийнхэн цуглуулж байгаа альбом дотор зураг нь байдаг юм байна. 6 настай байхдаа Луусоороос чинь Барсагийн тоглогч болно энтер гэж бас нэг тийм мөрөөдөлтэй байсан. Сүүлд нь 18 настайдаа урагван телевизээр хүүхэд байхдаа нэг жижигхэн ярилцлаганд орсон юм байна. Тэгвэл би Барса явна гэж ярьж исэн юм байна. Тэгээд нэг иймэрхүү тохиолдол байдгийн юм байна л да. Тэгвэл ерөөсөө Стивен Жерард зогсоосоос гадна яг үнэн үгийг хэлээд яг үнэн. Жерард чи юм үзсэн шал өгч тааж. Тэрийг бол сайн санаж байна. Арсен Венгер бүр яг авах гад маш гой санал тавиад Суарес ч гэсэн ерөөсөө энэ хоёр ч баг уулзсан баг шүү. Бүр жин там болсон. Тэгээ баг жин там болсон. Тэгээд тэрнээс гадна Арсенал руу болоод дараа нь сая энэ зун чинь Реал Мадрид чинь бас нэлээд араас нь хөөцөлсөн шүү дээ. Бенземагийн байдлыг Бензематай шууд Ливерпултэй тулчих гад дээрэс нь мөнгө өгьгээд. Тэгээд нэг хэсэг чинь нөгөө Хамс Родригес, Бейл, Роналдо, Суарес дөрвөлөнгийнхэн зураг нөгөө цагаан Реалын өмсгөлдөө нэтүүдээр цацагдаад би тэгэхээр одоо Реал дэрчлээ л гэж бас тохоо үедээ бодож байсан. Тэгээд өөрийнхөө сонирхол бол мэдээж мөрөөдөл нь Барса байсан юм байна. Тэг яг нь. Тэгэнгүүт ерөөсөө Жерард чи ерөөсөө Реал, Барса, Байерн Мюнхен гэсэн дарааллаар хэлсэн байгаа. Тэр номон дээр энэ багийн дарааллыг бас алдагдуулж болохгүй. Тэгэнгүүт чин Суарес энэ гуроос ирдэг бол нэрэж гоё юм шүү дээ. Жинки юу англ дотроо нааш цаашаа явж ингэж яснаас гээд. Тэгээд ерөөсөө нөгөөх маань одоо ингээд явахаар болжээ. Тэгээд 18 настайдаа бас тэр ТV-гээр ярилцлаганд орохдоо ерөөсөө Барсагийн логотой саарл урзаалт. Оросоор бол рюкзак гэдэг үүргүүвч үүрээд ерөөсөө бэлтгэлээ национал логийн тэр хүүхдийн шат матанд байхдаа энэ тэр бол ерөөсөө тийм Барсагийн юугаар гойдог байсан. Ерөөсөө Барсатай тийм сэтгэл зүрхээр бол одоо ийм холбоотой байсан юм байна л та. За тэгээд ингээ Барсад ирлээ гэ. Тэгэнгүүт Барсад ирэхэд бол одоо энэ бол өстой амар асуудалтай тоглогч. Энэ асуудалтай тоглогчийг ингэж ийм өндөр үндтэй аваад ингээд яна мана гэсэн болгоомжил бол ерөөсөө байгаагүй гэж байна. Барсад. Өөрөө бол би бол ерөөсөө хинтээ нээлттэй маргалддаг. Энэ бол хүний амьдрал. Би багийнхантайгаа маргалддаг, зөрчилддөг. Дараа нь харин би ерөөсөө юу ч сандгүй, юу ч боддоггүй. Хин ч ингэдэг. За тэгээ эхний өдөр багийн бэлтгэл дээр хүрээд ирсэн хинтээ дөрвөл дуурах хэвээр юм бол хинтээ дараа нь мэдлэх хэвээр юм бол гэдгээ мэдэхгүй жоохон ингээд гэрвшээд ингээ үйжсэн чинь Луусооросын шүтэн болсон Андрес Инеста явж ирэнгүүтээ яагаад нэг айлын шовд руу өгчих байгаад байгаа юм бэ? Алид аваа ийшээ ингэлдэ манай тэрэн дэгдгийн энэ ингэдэг ингээл бүгдээр ингийн зааж өгөөл. Тэгэл ингээ үйжсэн чинь Машерано Месси хоёр бараг яриад тохирцсон юм шиг маа урагва чи энийгээ л уух гэж байгаа үстэй гэж урагвачуудын уудаг тийм үндэсний маягийн тийм брэнд ундаа байд. Монголоор бол бараг айрыг юм биз тэрийг гаргаж ирж өгж дайлал. Тэгсэн чинь бэлтгэлийн дундуур Даниэл Алвес тагж орж ирэнгүүтээ энэ багийн хамгийн болж үтгэн би л байсан. Ашгүй чи ирж нэг одоо олны анхаарал чам дээр төвлөрж би нэг мултрахаар боллоо гэж бөө инээдэн болж өгөөл. Тэгэл ингээл тэгэл ерөөсөө найзан дундаа болдоо орж исэн одоо ийм сайхан түүх бол одоо байдаг юм байна л да. Тэгээд Ливерпулээс тэр явж байгаа юугаа бол ингээ ярьсан. Ливерпулээс явхад бол ерөөсөө үнэхээр улаан майлан болсон гэж байна. Ерөөсөө бүр амар дасцсан байсан. Авгаан одоо гэргийн одоо Софи бол ерөөсөө бүр өстө уулаад чи ийм шийдвэр гаргаад байхдаа яадаг ингээ тэр гэргийн бол өөрөө Барселон хотод ерөөсөө амьдарч исэн бүсгүй байгаа юм л та. Тэгээд тэр Барселон руу явхад яг буцаад явах гоё л байна л да. Гэхдээ би яаж энэ гэр орноо ингээд орхиод ингээ яах вэ гэд ингээд уулаан болоо тэнд бүр ингээд дасцсан. Охин Дельфи гэдэг охин аав би тэнд очиод асахгүй шүү дээ. Би энэ Ливерпул дэх гэрийнхэн би өөрийнхөө өрөө энэ тоглоомнуудаа би санана штэ энэ тэргээд ерөөсө гэртэнч байдал айгүй хэцүү байгаад байдаг. Багийнхантайгаа салахаас гүйцэтгэх гэдэг нөгөө бэлтгэлийн хувцсан юм өөрийнхөө орхисон юмнуудыг 14 оны намар 8 сард авахгүй ирэхэд хүртэл тэгэл ерөөсө айгүй хэцүү байсан. Тэгэл одоо хараг буюу тэгээд яг нь гэргийн угаасаа Барселон хотын баг орсон суугч 2004 онд Суарес гэргэр үгүй ирж байхдаа 10 жилийн өмнө ирж байхдаа тэр хоёр Барселон хотын гудамжаар зугаалаа. Тэгээд нөгөө хоёулаа үерхдэг байсан. Өсвөр насны хоёр үерхэж исэн. Тэгээд ингээ хоорондоо хүү хаа инэ тэр чи одоо 17 8 тэл байсан байх тийм яг нь.
Тэгээд ингээд явж хагаад Камп Наугийн гадуур явсан гинэ санан түүхэнд. Камп Нау руу явж ирээд мүзэг зүзгийг нь үзээд ингэх гэсэн чинь бэлэдний мөнгө байхгүй гинэ. Тэгсэн чинь одоо монголоор ярих юм бол одоо тийм бэлэгдэл одоо тийм аз тохиосон гэх юм уу да. Камп Наугийн тэр том хаалга ингээд онгоосон гинэ. За үүдэнд нь манайч санаач огт байгаагүй гинэ. Суурайчтай тийш сүнгэн жоронгуудаа одооныхны яриагаар хит селфи жавангуудаа музейнийх нь хаалгаар нэг шагаачаад 2 минутын дараа гүүгээ гараад ирсэн гинэ. Тэгээд ерөөсө тэрийгээ бол ерөөсө мартдаггүй байсан юм байна л да. Тэгээд Барса дээр очсон хэвлэлийн баг орол хийхдээ хажуугийнх нь нөхдүүдэд ярьсан юм байна л да тэрийг. Зүгээр тэр яг хэвлэлийн баг хурал дээрээ ч ярьсан ч юм уу зүгээр нэг хуралд орохын өмнө суураас амтын инээлгээ тэрийг ярьчихгүй юу. Тэгсэн чинь яг тэр гэрээнд гарын үсэг зурах мурах болоод тэг чин тэр хэвлэлийн баг хурлын өмнө юм байна. Тэгээд гэрээнд гарын үсэг зурах мурах болсон чинь эхнэр нь Софи дагаад ирсэн юм байна л да. Тэгтэн багийн удирдлага тэгжсэн гэж байгаа. Чи ирдэгнээс маш сайн болж чи тэр 10 жилийн өмнө Камп Наугаар явсан мөнгө төл та хоёр ер нь ямар зүггүй нөхдүүд харуул хамгаалалтынханд үзэгдэж харагдaltaгүй дотор гүүгээ зураг мөргөө даруулсан байна та хоёр гээд ингээд анханасаа их боо инээдэн болоод Суаресыг тэгчи дэлхийд даяараа шүүмжилж ялаа шүү дээ. Нөгөө хүн хацсан барьсан. Тэгэл Барсадаа дахиад нөгөө сар гарна тоглохгүй бас нэг хэдэн тоглолтын ирэхээ асуултсан байсан. Тэгэхэд тэр мөр нь бол ерөөсөө ямар ч тийм сэтгэл зүйн хувьд бол ерөөсөө нөлөөлөөгүй. Гэт одоо ийм л юм бод. Эхлэл бол одоо эхний юу бол одоо ийм л байна. Хувь тавилангийн хаалга нээгдэж хаагдана гэж нэг юм байдаг штэ тий. Тэр шиг яг үнэ. Яагаад тэгвэл тэр үед заавал яагаад Камп Наугийн хаалга тэр үед Суаресыг явж хахад 17 дахь нээгдсэн юм бэ тий. Тэр яг үнэ. Тэр тухайгаа бол ерөөсөө бүр ингээд айгүй гоёор ингээд өрчлөн бичсэн байлээ. Энэ бол ёстой чи бол айгүй гоё хэлчлээ. Хувь тавилангийн хаалга амар тийм бэлэг дэмбэрэлтэй юм болсон байгаа байхгүй. Ерөөсөө ингээд Камп Науг тороо зугаалаа тэр цэцэрлэг өч байдаг байлгүй бодвол тэгээ ингээд явж исэн чинь гэг нэг хаалга нь B секторын хаалган шиг билгөө ингээд онгорхоо байсан гэж байгаа. Бараг тэрнгүүр оронгууд тэр музей рүү интлэр нь гүгээд ороход их амархан байсан. Суурээс 2 минутын дотор нь пижигнүүлчээ иргээ гараад ирсэн гэж. Яаст Камп Нау үзчихээд ингээ очоо бүү юм ярьж байгаа. Плед байхгүй музей үзэх хөлөөдгөө тоож явсан хоёр. За үнэхээр гайхалтай нэр. Яг иймэрхүү одоо хүмүүсийн мэддгүү чимэх зүйлүүд бол яг Колумбигийн бестселлер эпизодыг чимдэг хүмүүсийг ч гэсэн их аазгыг нь хөдөлгдөг болов гэж би боддог. Ингээд хэдүүлээ хэсэг завсарлаа. Өнгөрсөн буюу 2013-аас 14 оны үеэрэлд бол Суарес үнэхээр одоо Английн Премьер Лигийг дөргиож одоо 30-аас дээш гол оруулсан. Сүүлийн хэдэн жил бол тим тоглогч гарч ирээгүй байсан. Ингээд Криштиано Роналдо, Алан Ширер нараас хойш баг анхны 30-аас дээш гол оруулсан тамирчин болсон. Ингээд өнгөрсөн жил Луис Суаресийн Премьер Лигт оруулж ирсэн гайхалтай тоглолтууд голуудын нэг сонирхолтой миксийг хэлүүлээ үзчихэд тэгээд студид дээргээд болзъя. I'm friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Колумбигийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна.
with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хүлэмгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна. За ингээд төлөвгийн бестселлер нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Мэдээж бид бол шинэ дугаараараа 2015 он та бүхэндээ шинэ номнуудыг хүргэж байгаа. Дидэ Дорогба, Фрэнк Лампард, Месси. За тэгээд Суарез гэдэг одоо орж ирж байна. За ямар ч тач Андре Пирлогоос мартаж болохгүй байна нэрэ. Одоо бол ингээд Суарезын номны эхний дугаар та бүхэндээ хүрж байгаа. Сая бид Барселонад байсан түүхийг нь бол ярьж үлээ. Ерөнхийдөө номнууд маань дандаа тэгж яваад байна тий. Яг нэг шилжилттэй ч юм уу эсвэл төгсгөлийн сүүлд болсон үйл явдлаас эхлүүлээд тэр бас нэлээд тийм шүү. Тэгээд ер нь хамгийн их олзуурах хууштай Суарезын ном бол бид хоёрын чинь бас өмнөх номыг улсууд зарим нь оромтчлоо, дутуу хайчлаа энэ төр гэж над руу бол бичээд байгаа юм. Бас. Тэр нь Жирард бодохоор 2006 он хүртэл бичсэн юм чинь одоо тэгээд өөр одоо бид хоёр одоо ямар нэмэл 7-8 оны зохиогоо ярьж илтэй нь шүү тийм биз дээ. Лампардынх бас тийм. Тэгэхэд Суарезыг бол 14 оны намар хүртэл бараг 44 хүртэл Тий, одоо энэ олон улсад ч яг бестселлерд болж байгаа ном шүү дээ. Тэгэхээр чинь яг цаг үеэ олоод бүр ингээд энэ айгүй эвтэйхэн учраас бас өөр улсуудын тухай гарч ирээд байвал бүр 4-5 дугаар хийчихэд бол буруудаад авах юм байхгүй юм билээ. Тэгээд энэ дээр юм байна. Суарезд бол ерөөсөө одоо Дехн үеийн 80-ад оны үеийн Барсагийн хаалгач байсан Андони Субисаретта одоо техникийн захирал нь энэ хүн бол дуудаж авчираад бол ойлгуулсан юм билээ. Бид нар хүнийг те дутагдaltaй юутай хийтэй нь худалдаж авдаг. Хүн юм чин дутагдал гаргана янз бүр болно. Гагцгүй бидний худалдаж авсан хүн Кампнау гэсэн энэ ариун дагсан сүм дотор орж ирээд алдаа дутагдал дээрээс суралцаад энийгээ засах хэрэгтэй. Түүнээс Суарез бид нар Луис чамайг бид нар те хүнийг хацдаг, өшгчдөг, хайрдаг, гараараа хаадаг, болж үдэхгүй юм гаргадаг, игзэгтэй үед одоо талбайгаас хөөгддөг, чухал тоглолтуудын өмнө ихээ хасуулдаг гэж бид нар чиний талаар ингэхгүй бид нар тий эний чинь бид нар чиний өмнө гаргаж байсан алдааг чинь бид нар ингэхгүй. Одоо ганцхан чи энэ дээрээс л суралцсан. Чи бид нарыг ийм байдалд оруулмааргүй л байна. Ерөөсөө тэгэл Суарез бол ерөөсөө нэрэл хүн юм чин алдаа гаргана. Хүн юм чин одоо тэгвэл алдаан дээрээ суралцаж алдаагаа засаж дахин давтахгүй төлөө. Чи нэг гаргасан алдаагаа дахид давтмааргүй л байна. Түүнээс чиний одоо тэр чон нохоо шиг хүн хандж байгаа зураг Facebook, Twitter-ээр явмааргүй л байна тий. Барсагийн форумыг өмссөн энэ блогерана энэ хүрэн хөхийн өмсгөлийг өмсчүүд чи ингэмээргүй л байна гэсэн энэ үг л одоо тэгэл Суарезыг ерөөс чи урдныхаа юунаас бити санаа зов те одоо манайд л айтайхан байж байгаа. Ийм л тэгэхээр л өрөөсөө бүр айгүй урам зоригтой ингээл юу яасан юм бэ лээ. Харин тий хүмүүс нөгөө нэг яг Суарезын гэрэн дээр айгүй нягтлаад байсан шүү дээ. Хадсчул яах вэ гэдэг заалд оруулна гэд нэг хэсэг айгүй шүүгж байгаад тэгээд яг эцсийн мөчөд тим юм зүм бол байхгүй гэдэг чинь яг л саяны үйл явдал. За одоо яг наадах чи үргэлжлүүлээ ярихад Суарезын минь бол ерөөсөө амар олон тийм худлаа яриа бол ерөөсөө ингэ дагдаг юм. Ерөөсөө ийм заалт ерөөсөө бүр анхнаасаа ч яригдаачгүй байгаачгүй гэж байна. Анх ерөөсөө уулзахтал Субасараттай тэгсэн. Бид нар энэ гадуур яригдаад байгаа энэ чиний энэ урд өмнөх хийж исэн энэ үйлдэл хэрэгүүдийг чинь бид нар ерөөсөө дурсахгүй. Чи одоо ингээл болчих. Тийм учраас юм байхгүй. Энэтэй холбогдуулаад хараа Аякс Суарез ерөөсөө амар их мөнгө авдаг гинэ, ингэдэг гинэ гэл ингээл ерөөсөө сони хөвлүүд бичээл хийдэг гэж байна. Суарез бол ерөөсөө бүр сүулдэ бүр ерөөсөө Аяксыханд хэлжсэн гэж байна. Гэхдээ та нар өөрсдөө ингэ яриад идэв юм уу? Хаашаа юм даа. Хүмүүс намайг ингэж ах юм аа. Ливерпул дэрсэн чинь Ливерпул Суарезын гэрээний заалтан дээр байдаг гинэ 20-с дээш гол хийх юм бол Ливерпул бараг өстой Суарезыг өстой хахад цацтал нь мөнгө өгнө гэж амласан гинэ энэ төр гээд одоо 20 боллоо гэж хэвлэл мэдээлэлд голын тоолол 21 боллоо 22 бол шал бодлоо гэж энэ. Тэгэнгүүт Суарез бол ерөөсө бүр нөө Аяксийн удирдлагуудад та нарын ингэж идэм биш үстэй гэж ярьжсэн бол Ливерпулийн удирдлагуудад Суарез бол ингэсэн гэж шүү дээ. Гэхдээ та нар хэвлэлийн багварл албан ёсоор хийлдэ. Миний гэрээг одоо баг тэр заалт байхгүйг нь үзүүлэлдэ та нар. Би бол одоо ингэ хэлэхээр нэгэнт надад бол үнэмшгэ байцсан тийм. Хөлөн мөчч өөрөөсөө нэг бие хамгаалсан мэдгдэл хийдэг барьдаг гэдэг ингээд олон нийт үнэмшгэ байцсан. Та нар албан ёсоор ингэлдэ ярил л да та нар.
Ерөөсөө тийм юм ерөөсөө тэр Барсатай гэрээ хийхэд тэр өстө хазуул ингэн хазахгүй бол ингэн гэсэн юу ч байгаагүй. За тийм байна тэгвэл яг шар мэдээллийг бол Суарес дээр дамжуулж баг маш их баяжж байгаа хүмүүс олон байгаа учраас тэдний хийж байгаа ажил нэг гэж бодож байна. За өнгөрсөн жил бас бид нар Премьер Лигийн төгсгөлд бүх тайлбарлагчдаар суулгаад нэвтрүүлэг хийжсэн. Тэгээд оны шилдэг тоглогчдоор та Суарес өгчээсэн тий? Төгсөн. Тий. Тэгээд ерөнхийдөө бол Суарес өнгөрсөн жил гоё байсан. Ингээд хүн хазаад шийтгүүлээд одоо ингээд 2-3 удаа давтагдаал тэгэл эргэж орж ирээд тахтан та одоо юу гэж боддог вэ? Ерөөсөө энийг удлаа гэсэн. Дэлхийн аваргаар клиник хазчлаа гэхдээ би ганцаараа Суаресийг бүр нэг өдөржингөө ясаа цайтал өмөрсөн. За. Тийм, тэн чинь бас ингээл бид нартай адилхан сэтгүүлчнэр залуучууд л байсан. Би ерөөсөө үнэмшээгүй. Үнэмшээг хүсээгүй мó үнэмшээгүй мó? Үнэмшээг хүсээгүй. Тэгээ би хамгийн сүүлд нь би тайлбарлахтаа ингэсэн. Ийм юм байд юм уу? Байдیں۔ Нэг муудалцахаараа гарна яваад байдаг хүн байдیں۔ Цэцэрлэг тогтоо хүүхэд хазаад хамлаад байдаг том болсон хойноож гисэн барилдаж барихаараа хазаад байдаг юм байдیں۔ Спорт ийм байдیں۔ Яад юм би одоо Суаресийг 10 онд өмөрж байгаа юм заа. 10 онд би одоо ёстой спорт амраагийн урдаас би бүр өмөрөөд гар өрхөд нь би тэр тоглолтыг тайлбарлчихгүй юу. Тэгсэн чинь би урагвайн төлөө ингэхэд ер нь яадаа маад ингэж ярьсан чинь фэр плей гэж хаана байгаа юм бэ те? Болж байгаа та буруу ярьлаа гэж намайг шүүмжилсэн байхгүй. Амраагийн зөв. Бас те шудраг ус юмыг өгшүүлж штэ би бол. Би Суаресийг болохоор эх орныхоо төлөө яадаа Инкээс яатай ер нь би л Монголын төлөө гэхэд гараад ирсэн бол би Монголынхоо төлөө би ер нь хазах нь байтгаа ер нь хазаад дээрээс нь одоо бүр яадаг чи одоо тэгээд ийм утгаар ингээд яриад би бол ясаа цайтал өмөрж байгаа үнэлэхтэй. Одоо тэгээд алдаан дээрээ болох байлгүй. Энэ аата тэр хазчаад юу бодож исэн яаж исэн тэр 10 он гараараа хаахад яагаад хаацсан энэ энийг дараагийн дугаар дээр явууд яасан ер нь одоо цаг магч ер нь болж байгаа юм биш тийм байна. За ингээд гайхалтай нэвтрүүлэг маань үргэлжилсээр байгаа. Хөлбөмбөгийн байсаар нэвтрүүлэг Баасан гараг бүр 21-ийн цагаас SBS World цугаар шинэ дугаар маань та бүхэнд очиж байгаа. Тэгээд хамт өдөг үзэгчдэд маш их баярлалаа. Энэ жил ингээд бид та бүхэнд бас маш олон номыг хүргэж байгаа. Сонирхолтой дугаарууд, сонирхолтой амттай яриануд үргэлжилсээр байна. Луис Альберто Суарес Диазын эхний дугаар энэ түрээр өндөрлөж байна. Тэгээд дараа 7 хоногийн Баасан гарагт яг энэ цагтаа хэдүүлээ. Эргээд уулзцаая үзэгчдээ. За түр баяртай. I'm friends with the monster that's under my bed. Get along with the voices inside of my head. You're trying to save me, stop holding your breath. And you think I'm crazy. Хөлбөмбөгийн бестселлер нэвтрүүлэг үргэлжилсээр байна.